сайн байцгаана уу? За эхний бичлэгийг маань үзсэн хүмүүс байвал маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд эхний бичлэгийн маань зорилго бол тэр сэтгэлийн гүндэх ож дотоод хүнээ сонсоосаа тэгээд тэрийгээ сонсоод яагаад тэрэндээ цаг зарцуулж алсын хараатай амьдрах нь чухал юм бэ гэдгийг ойлгоод тэгээ ямар нэг юм хийж эхлэх тийм амлалт гараасаа гэсэн тийм зорилготой байсан. Тэгээд энэ бол бас би бас өөрөө бас энэ зүйлүүдийг туршиж үзэж байгаа гэсэн үг. Би ч гэсэн яг юу хийх дуртай энэ сайн мэдэхгүй болохоор бараг өөртөө ярьсан яриа гэж хэлж болно. Ер нь тэгээд мэдээлэлээр бөмбөгдүүлсэн энэ ирээ үед хэрэгтэй хэрэггүйгээс нь ялгаад яг чухал гэсэн зүйлүүдэд барьж аваад тэрэндээ ер нь зүтгэх нь чухал гэж боддог. Тийм ч учраас ер нь эхний бичлэгийн эцэст яг тэр нэг зүйлээ авч үлдээсэ гэж ер нь бол бодсон. Тэгээд тэр зүйл чинь чамд хэрэг чухал ер нь их чухал ах тусмаа ер нь энэ удаагийн дугаараад айгу хэрэгтэй байх болов гэж бодож байна. Хэрэг үгүй байсан ч гэсэн ер нь энэ удаагийн дугаараад бас чамааг яг юу татаж чангаагаад байгааг ойлгох баха. За энэ удаагийн дугаарууд маань бол Стивен Пресфилдийн War of Art буюу уран бүтээлийн дайн гэсэн нэртэй ном байгаа. Тэгээд энэ ном би бол яг өөрийн хамгийн тийм жүслэг гэж бодсон хэсгүүдийг шахаж аваад тэгээд өөрөө баг зэрэг бодлоо нэмж хуваалцах. Тэгээд энэ бол бас би сая хэлсэнчлэн миний хувьд бол үнэхээр чухал ном. Энэ ном бол яг бүтээлч хүмүүс айгүй хамаатай яг номныхаа хавцсан дээр бол бүтээлч хүмүүс яаж доторх дайндаа ялах вэ гэсэн тийм нэртэй байдаг боловч гэсэн ер нь өөрийгөө бүтээлч биш гэж бодож байгаа хүмүүст ч гэсэн айгүй хамаалтай. Ямар ч ажил мэргэжил инженер ч юм уу юу гэдэг өөр тийм бүтээлч биш гэсэн мэргэжлүүд хүртэл тийм бүтээлч сэтгэлгээг авчирч уран байдлаар тэр мэргэжлийг бол өөрчилж болно. Бас энэ нь бас том зүйл төрмөр байгаа хүмүүст амар хамаатай баг. Ихэнх хүмүүс ялангуяа би ч гэсэн зүгээр л нэг анхан шатны тийм дагалдан баясж байгаа тийм за уран бүтээлчд гэж би өөрийгөө хэлж байгаа. Яагаад гэвэл би ийм уран бүтээлч сэтгэлгээг тийм өөрийгөө сурах гэж байгаа тэр салбартаа авчирмаар байгаа болохоор тэгээд энэ ном нь ерөнхийдөө суугаад юмаа ихээр тулгардаг дайснуудын талаар гарах байгаа. Залхуурл юм уу, янз бүрийн шалтгаан, гогнох, айдас, тэгэл янз бүрийн сэтгэл хөдлөлийг тухай болвол яагаад тэд нар чинь дайсан юм бэ гэдгийг ярих бах. Ямар байдлаар гарч ирэхээр дайсан юм бэ? Тэгээ бид нар яагаад тэд нар чухал гэдгийг мэдсээрээ яагаад тэднэрт дийлддэг юм бэ? Тэгээд ер нь хүн болгон энэ тулаанд ялагддаг. Тэгээд энэ номны сургаалыг бүрийн эзэмших юм бол би бол хүн айгуу тийм дийлдэшгүй тийм гайхамшиг бүтээж чаддаг болно гэж бодож байна. За тэгээд ер нь номныхоо бүтцийн талаар ярив. Ном нь бол 3 хэсгээс бүрдсэн. Эхний хэсэг нь эхлэл introduction байгаа. Тэгээд ер нь бүлэг болгон бол жижиг бүлгүүдээс бүрдсэн байгаа. За нэгдүгээр хэсэг нь бол дайснаа тодорхойлох тухай. Тэр дайсныг бол манай зохиолч маань эсэргүүцэл буюу resistance гэж тодорхойлсон байгаа. Тэр нь бас нэг төстэй зүйлүүдээр тодорхойлох юм бол Sigmund Freud сэтгэл зүйчийн death wish гэдэг зүйл үхлийн хүсэлч гэж магтчилж орчуулсан маашаа. Тэгээ энэ нь бол энэ хүний дотор байглаасаа за яасан тийм сүдэх хүч гэж хэлж болно. Тэгээд эхний хэсэгтэр бас ер нь ямар олон хэлбэр төрсийг олд юм бэ
гэдгийг жишээ олгож хэлсэн байгаа. Тэгээд ер нь хэлээд эхлэхээр хүмүүс ер нь анзаарах байхаа. За хоёрдугаар хэсэгт бол эсэргүүцэлтэйгээ толдож яаж одоо профешнл про болох вэ гэдэг тухай. Тэгээд профешнл гэдгээрээ бас тэр хүн өөрийгөө яг тийм яг үнэнч одоо артист, зохиолч, профешнл эсвэл бүр дайчинч гэж хэлж байгаа. Тэгээд одоо тийм профешнл хүний өдөр тутмын одоо бэлтгэл болон сэтгэл зүйн талаар ярьж эхэлдэг. За ийм хэцэгц төсвөр төвчээр ер нь айд солон бүтлгүүтэлтэйгээ тэмцэх. Тэгээд уран бүтээлийнхээ одоо тэр нэг техникийг бүрэн эзэмшиж төвлөрөх тухай. За 3 дугаар хэсэгт бол эсэргүүцлийг давсны дараах цааших одоо want улсын тухай одоо тийм жоохон метафизикал талаас нь ярьж магадгүй эсвэл жоохон уран зориг утга зохиол талаас нь илүү жоохон гүнзгий сэдвүүд байгаа. Тэгээд ер нь профешнл хүн уран бүтээлээ уралж эхлэхэд ер нь ямар мэдрэмж төрдөг, юу тохиолддог талаар тэгээд бас баг зэрэг онол талаас нь ярьсан байгаа. Энэ хэсэг нь энэ сүүлийн хэсэг бол хамгийн жоохон ойлгоход хэцүү байж магадгүй. Гэхдээ би ер нь тэгээд өөрийнхөө орчуулаад тэгээд юу гэж бодож байгаа тайлбарлаа. За тэгээд эхлэл хэсэг рүүгээ орцгоё. Эхлэл хэсгийн зохиолч маань бол Далай ламын хэлсэн үгээр эхлүүлсэн байдаг. Дайсан бол хамгийн сайн багш маа гэж. Тэгээд би энэ хүү номны одоо тухай ярьж байхдаа ер нь өөрөө тэр одоо зохиолч юм шиг ярил амраах. Яа тэгвэл би ихэнх хэсгүүдийг нь орчуулсан. Яг шууд орчуулсан болохоор шууд тэрүүгээр нь ярьчвал амар. Тэгэхгүй бол одоо зохиолч нь ингэж хэлсэн, тэгж хэлсэн гэдэг л ядаргаатай санагдаад байна. За интро дээр нь би юу хийдэг вэ? Би өнөөдөр одоо хэдэн удас бичсэн бэ? Надад ерөөсөө хамаагүй. Ер нь сайн бичсэн үү, муу юм бичсэн үү? Би бол тэр тухай бүр боддогчгүй. Надад ганц хамаатай зүйл гэвэл би цаг гаргаад тэрэндээ бүхнээ зориулсан нэг л хамаатай. Өнөөдрийн л энэ суултандаа эсрүүцлийг давсан маань л надад хамаатай. Би юу мэдэх вэ? Жинхэнэ уран бүтээлч болон дагалдан дуурайгч уран бүтээлчүүдийн ялгаа гэвэл биднэрт тулгарх хамгийн зүйл бол бичих гэж байгаа зүйлтэй биш, харин суугаад бичиж суухтай юм аа. Чиний дайсан бол эсэргүүцэл. Андраги амьдрал. Чи зохиол бичдэггүй зохиолч, зураг зурдаггүй зураач, эрсдэлтэй бизнес эхлүүлдэггүй антрепренер уу? Тэгвэл чи эсэргүүцэл гэж юу болохыг мэдж байгаа. Эсэргүүцэл гэдэг нь энэ дэлхий дээр хамгийн хортой хүч. Ядуурл өвчин зэрэг зүйлүүдээс илүү аз жаргалгүй байгаагийн үнд суурь болдог. Энэ бидний доторх сүнслэг биеийг маань гэмтээдэг. Энэ хүч нь биднийг хэн болох болон хэн болох гэж төрснөө олохоос сэргийлсэн хатаж гандаах хүч. Нар болгон заавал сүудэр тусгадаг. Харин сууд хүний тэр сүудрэг бол эсэргүүцэл юм. Бид нар зөвхөн өөрсдийнхөө л эсэргүүцэлтэй дийлдэж дарагдсан гэвэл үгүй шүү. Хамгийн заваан зүйл нь бид нар өөрсдийг нь яг юу дараад байгааг мэддэггүй. Би л мэддэггүй байсан. Эсэргүүцэл гэж байдаггүй байсан бол шорон гэж байхгүй байсан баха. Арх, тамхи, хямд хоол, гоо сайхны хагалгаа, порно зэрэг зах зээл бүгд ямар ч ажилгүй болох байсан баг. Өөрийгөө зүрхийг сонс. Гүнээс чинь нэг доо хоолоо гарч ирээд өмнө чамд хэдэн мянган удаа хэлж байсан шигэ чамайг дуудах болно. Энэ бол зөвхөн чиний өөрийн л дуудлага. Чи энийгээ мэдж байгаа. Бусдаар хэлүүлэх шаардлагагүй. За 1-р хэсэг. Дайснаа тодорхойлно. За эсэргүүцлийг дууддаг зүйлүүдээс дурдах юм бол эсрүүцлүүдийг одоо дууддаг одоо янз бүрийн үйл хөдлөлүүдээс дурдах юм бол ямар нэгэн уран бүтээл тойргох тийм хүсэл эрмэлзэл жишээ нь одоо дуу, хөгжим, уран зохиол, кино, бүжиг юу гэдэг. Бас зүрх зориулсан одоо антрепренер
ажил хэрэг, хоолны дэглэм, spiritual буюу одоо сүнслэг зам үйл, одоо ямарваа нэгэн донтолт болон буруу дадал зуршлаас ангижрах, ямар нэг зүйлийн боловсрол эзэмших, одоо морал юм уу хүн чанар шаардсан, зориг шаардсан үйл зүйл, одоо бусдад туслах зорилготой бүх үйл хэрэгүүд, зүнхэн амлалт шаардсан үйл хэрэгүүд, одоо гэрлэх шийдвэр, хүүхэдтэй болох гэх мэт, одоо гай бэрхшээлийн эсрэг зарчимтай бат бөх зогсох. За эдгээр зүйлүүд маань бол эсэргүүцлийг яах вэ гарцаагүй дууддаг. Одоо өөрөөр хэлбэл одоо богино цаг хугацааны таашаалын эсрэг урт хугацааны сайн сайхныхаа төлөө хийж байгаа үйл хэрэгүүд, эсвэл бас одоо доод хүн биш дээд хүнээс гарч байгаа үйл хэрэгүүд гэж хэлж болно. За эсэргүүцлийн шинж чанарууд, үл үзэгдэх, одоо хүрч, харж, сонсож, үнэрлэж чадахгүй гэхдээ мэдэрч л болно. Түүний зорилго бол чамайг сатааруулж, чамайг ажиллаа хийхээс чинь сэргийлэх юм. Доторх. Бид нэр түүний гаднаас ирдэг гэж боддог. Одоо ихнэр, нөхөр, ажил, дарга, хүүхдүүд, засгийн газар, бусад хүмүүс юу гэдэг. Гэхдээ энэ бол үгүй. Энэ дотроос л бий болгосон, дотроосоо нэмж давсалсан тэр зүйл. Доторх дайсан маань. Далд хорон санаатай. Чамайг хийлэхгүй байхын тулд чамд юу ч хэлэхээс буцахгүй. Ямар ч хэлбэр дүрсээр илэрч магадгүй. Бүр логик хүртэл ашиглах нь үнэхээр шаардлагатай бол тэр үргэлж худал ярьж, үргэлж хог навшаар дүүрсэн байдаг. Өрөвдөх сэтгэлгүй. Тэрнтэй хилцэж тохиролцох боломжгүй терминатор л гэсэн үг. Имхэлж сүйтгэхээр програмчлсан машин. Ерөөсөө ганц л зорилготой. Тэр нь биднийг ажилласаа хийхээс сэргийлэх. Зөвхөн хувь хүнд биш. Энэ бол байгалийн хүч. Энэ бол хүн бүрт өөрөөр одоо субъектив байдлаар үйлчлдэг биш. Харин одоо бүх зүйлд яг ижилхэн объектив байдлаар үйлчлдэг. Түүнд чиний хэн байх нь ерөөсөө хамаагүй. Угаасаа мэдгэчгүй. Алдаа мадаггүй. Одоо компас хойд зүг рүү яг баттай заадаг шиг тэр ч гэсэн чиний зүрхний дуудлагыг чинь зогсоох зорилготой. Тэрлүү чинь л яг заа. Тийм болохоор бид энийг компас шиг ашиглаж болно. Ийм болохоор зүрхний дуудлага хүчтэй, чухал байх тусмаа тэрийгэ дагаад тэр их хэмжээний эсэргүүцэл тулгардаг. Универсал. Одоо биетэй болгон л эсэргүүцэлтэй тулгардаг. Чи ганцаараа тулгараад байгаа зүйл биш. Унтдаггүй. Henry Fonda гэдэг жүжигчин тоглох болгоныхоо өмнө байнга бөөлждөг гэсэн юм байна. Одоо бүр 75 настай байхдаа ч хүртлээр бөөлждөг хийвэрээ байсан. Айдас нь бол ерөөсөө алга болдоггүй байсан. Дайчид болон артист бол өдрө болгон шин толонтой гэдэг шаардлага байнга мэдэж амьдардаг. Эсэргүүцэл бол ерөөсөө унтдаггүй. Айдсаар хоолдог. Эсэргүүцэл өөрөөрөө ямар ч хүчгүй. Бид нар л түүнийг айдсаараа хоолдог. Тэрхүү айдсаа бүрээ эзэмшсэн цагт бид эсэргүүцлийг байлдан дагуулна. Нэг л зүгт эсэргүүцдэг. Доод түвшнөөс дээд түвшний хөдөлгөөнийг л хязгаарлах гэж үздэг. Дээд хүн бол одоо дээд хүрээлэн орчинд дах хөдөлгөөн болол чөлөөтэй. Одоо жишээлбэл би одоо амар гой хөгжим сонсож байгаад гэр бүлээ хайрлахад бол энэ бол ямар ч асуудалгүй зүйл. Харин би одоо юу гэдэг одоо Facebook ингээл цаг 2 цаг хугаж байгаа юм ихэд бол тэр хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн. Бариад өгөхөд хамгийн хүчтэй. Эсэргүүцлийг бид нар үнсэн туурах болох гэж яг дөхөөд ирэх цагт эсэргүүцлийг паниктарч эхэлдэг. Сүүлийн нэг сумаараа одоо хамаг хүчээрээ харавдаг. Тэгээ профешнл хүмүүс бол энэ дайралтаас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хам итгэлүүдийг уруулан татдаг. За тодорхойлолтоор болвол эсэргүүцлийг одоо self sabotage буюу өөрийгөө боогдуулах, хорон сүйдэх ажиллагаа гэж хэлж болно. Гэхдээ бас үүнтэйгээр одоо бусдаар өөрийгөө сүйтгэх гэж бас хам итгэлүүдийг урам татдаг.
Одоо зохиолч хүн эсэргүүцлээ дийлээд ирэхэд эргэн тойрных нь ч гэсэн сонио ашиглаж магадгүй жоохон дүнсгэр залхсан шинжтэй болж эсвэл тэр сэрж байгаа зохиолчийг өөр хүн өөр болчихъя гэх мэтээр буруутгадаг. Сэржүү зохиолчтой ойрхон байх тусмаа илүү хачаач үйл хөдлөлийг гаргаж эхэлдэг. Шалтгаан нь гэвэл тэр хүмүүс ч бас ил ухамсар юм уу, далд ухамсартаа өөрийнхөө эсэргүүцэлтэйгээ тулдаад зовж байгаа. Тэр зохиолчийн амжилт нь өөрсдийнх нь зэмлэл болдог. Сэрж байгаа зохиолч нар чанга бат бөх байх хэрэгтэй. Өөрөө өөртөө болон бусдаа ч гэсэн. За, залхуурлын шинж тэмдгүүд. Эсэргүүцлийн шинж тэмдгүүд. За, залхуурл. За, залхуурлыг ойлгоход хамгийн амархан бид нар ерөөсөө симфони бичгүй гэхийнхээ орно. Угаасаа бид нар симфони бичиж штэ. Маргааш л эхэлчихье гэж хэлдэг. Залхуурл бол зайлт итгээд энэ бүр дадал зуршил болчдөг. Зүгээр өнөөдөр хийх зүйлээ амьдралын сүүлийн өдөр хүртлэе л хойшлуулцдаг. Үүнийг бүү март. Яг энэ хорон мөчөд бид амьдралаа өөрчилж чадна. Ер нь хувь заяагаа өөрчилж чадахгүй боломжгүй хорон мөч гэж хизээч байгаагүй, хизээч байхгүй ах болно. Яг энэ мөчөд бид нар суугаад ажиллаа хийж чадна. Энэ мөчтөл эсэргүүцлийг бид нар оронгороо эргүүлж чадна. Секс. За, секс хийснээр бид шууд маш хүчтэй сэтгэл ханамж авдаг. Бид нарыг л хайрлуулж гисэн хүлээн зөвшөөрөгдсөн юм шиг санагддаг. Мэдээж секс болгон эсэргүүцлийн хэлбэр гэсэн үг биш. Туршлагаасаа хуваалцахад бол яг унтсныхаа дараа хэр их хоосон мэдрэмж төрж байгаагаар барагцаа авч болдог. Илүү хоосон байх тусмаа ер нь гол зорилго нь хайр юм уу, бүр тачаалч биш, харин эсэргүүцэл байсан гэж хэлж болно. Үүнтэй төстэйгээр янз бүрийн драг болон хар тамхи, дэлгүүр хэсэх, гар хангалах, телевиз нэвтрүүлэг, хов жив, арх, амттай мөртлөө би чинь ямар ч хэрэггүй тийм бүтээгдэхүүнүүд ч гэсэн энэнтэй хамаатай. Хүндрэл бэрхшээл. Бид өөрсдийгөө албаар асуудалд оруулдаг. Яагаад гэвэл энэ хямдхан олох хүмүүсийн анхаарал юм шүү. Өвчтэй болох, архинд орох, хар тамхинд дундах, осолд өртөмтгий болох, байнгын нэг алдаагаа гаргаж бантан хутгах, харахад гимгүү харагддаг хэрнээ тийм атархлууд байнгын хоцордог, машин дотроос албаар амар чанга дуу, рэп дуу жингнүүлэх зэрэг. Ямар нэг өвдөлтгүй хиймэл байдлаар өөртөө анхаарал татах нь эсэргүүцлийн хэлбэр. Бусдад хэрцгий хандах нь эсэргүүцлийн хэлбэр. Мөн бусдын хэрцгий байдлыг төвчж амьдрах нь ч гэсэн эсэргүүцэл. Бэрхшээлүүд артистыг юмаа хийхэд саадуулдаг учраас артист нь эдгээр бэрхшээлүүдийн их усүрээс бүгдээс нь ангижирдаг. За, жүжиг драма болох. Олон жил хөдөлмөрлөж байснаас яагаад зүгээр гэртээ шорон сууж исэн найзандаа авчаад ижил хэмжээний сенсац тарьж болохгүй гэж. Энд нь бүр гэр бүл нь бүгдээрээ оролцож эхэлдэг. Аав нь архичин болно, ээж нь айгүй хөвдөж эхэлнэ. Жэний гэртээ солиотой шивэстэй орж ирнэ. Бүр киноноос ч илүү зовоотой. Энэ тэгээд яг болоод байгаа байхгүй юу? Хинч юу ч хийж дуусахгүй. Би өөрөө бас ер нь айгүй драматай хүүхэд байсан гэх юм уу. 10 жил мэлдээ ер нь ээж мэжтэй бас амар их гомдолдог байсан баха. Энэ тэнд амар өвдөөд байна. Ийм юм болохгүй ах шиг байна. Айгүй их бие чагнадаг байсан. Бараг л К-драма л гэсэн үг. Тэгээд бас оюутан багтаа бас амар хичээлээсээ хоцордог байсан. 10-10-ийнхаа хичээлд 10 цаг гэж босоод бараг 5 минутанд шүдэмэ хальт угаасан болоо. Тэгэл ангиргаа гүйдэг байсан. Тэгээд намайг нэг удаа эрт ирэхэд бол манай тооны профессор бүр гайхажсэн. Намайг амар эрт ирчлээ. Өнөөдөр чи яасан сонио өдөр вэ гэгээд. Тийм. Бас би бас жоохон мартамхай айгу юмаа айгу их алга болгодог. Тэр нь бас баг зэрэг жүжиг драма шиг болох гэдэг. Бүр ингээл бүх юмаа амар алга болгодог. Чихвчээ болвол байнга алга болгодог. Цамцаа, жакта
Тэгэл тэр нь одоо сүултээ бараг драма болох гээд байгаа юм хаашаа. Йоо би бараг мартамхаа өвчин тосчиж ч гэдэг юм. Тэгээд тийм босод хүмүүстэй байхгүй тийм засч болтгоо асуудал байна. Йоо мен чи яг ингээл байгаа байхгүй юу гэл тэгдэг ч юм уу тий. Тэрнээсээ болоод би яг ингээд зохиолоо очиж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол амар хатахгүй. Адаас юу Достоевскигийн зохиолуудыг дурдвал айгу хэрэгтэй хаа энэ дотор. Ялангуяа газар доороос бичсэн тэмдэглэл Notes from the Underground. Тэрэн дээр надад нэг үлдсэн ишлэл бол яг нэг иймэр дуутахтай ишлэл ах шиг үлсэн. Хүн төгөлдөр хорын нэг нот биш гэдгээ батлахын тулд юу ч хамаагүй хийдэг. Тэрэн дээр манай тэр гол дүр маань яг тийм сэтгэл зүйтэй заавал нэг тийм хазааж юм хийдэг. Өөрөө мэдсээр байж заавал тийм хамгийн их эрсдэлт агуулсан, хамгийн тийм драма болсон үйлдэлийг хийдэг. Тэгээд тийм өөрийгөө сүдгдэг менталитиг би бүр өөр дээрээ бол амар их мэдэрчээсэн. Яг нэг хэсэг бүр амар их дота тоглолдог байсан. Тэгээд дота ингээд зүгээр ч тоглохгүй бүр ингээд амар олон цагаар тоглоно. Тэгээд бүр яг хамтлаа тоглоно. Тэгээд хансныхаа дараа хүртэл чи ингээ шангаа урт гэж байгаа юм шиг бүр үргэлжлүүлж тоглодог. Бүр өөрийгөө зовоотлоо тоглодог байсан. Тэгээд бараг л чаддгийм бол өвтлээ тоглол гэж дотроосоо нэг тийм харанхуй хоолой гарч ирж байгаа юм шиг л бараг тэгдэг байсан. Тэгээд энэ бол бас өөр хэлбэрээр гарч иж болно. Бүр үнэхээр тийм харанхуй dark дуу хоолой болж гарч ирдэг. За өөрийгөө эмчлэх тухай Нью-Йоркийн зар сурталч шалгааны агентлаг хоорондоо ярьж ийн гинэ. Одоо хідүүлээ зүгээр өвчин бий болгоод тэрнийхээ имийг ингээд зарч ийн. Анхаарал дутагдах өвчин, удирдлагын өвчин, нийгэмших өвчин гэх мэт. Эмч нар эднийг олоогүй шүү дээ. Маркетингийн хэлтсэл зохиосон, эмийн компаниуд зохиосон, depression болон anxiety яг бодтой ч магадгүй. Гэхдээ тэд нар хүртэл эсэргүүцлийн илрэлж байж болно. Бид нар зүрхний дуудлага эмээр болох үед айгүй сайн хэрэглэгч, сайн консюмерийн жишээ болж байгаа хэрэг. Төрснөөс ч нь хойш тархийг ч нь угааж байгаа энэ материаллык нийгэм болон телевизийн зар сурталчилгаануудын яг чиний хийгээсэй гэсэн тэр зүйлүүдийг л одоо маш сайн хийж байгаа юм шүү. Ажиллаж хөдөлмөрлөхийн оронд зүгээр л бүтээгдэхүүн хэрэглэлтэй. Дацал хийж калори багтаа хоол идэхийн оронд зүгээр л тураадаг цай уучлалтаа гоё яваадстай. Хохирогч сэтгэхгүй. Зарим хүмүүс бүр нэг хохирогчийн байдлаас нөгөө хохирогч руу шилждэг. Энэ нь бараг тэр чигтээ урлагч юм уу? Бүр жинхэнэ бүтээгч үеийн хав хар сүүдрийн хэлбэр шиг болж хуурдаг. Одоо нэг хичээл дээр муу ах юм бол надад сайн заагаагүй багшийн л буруу штэ. Миний хүсснийг өгөөгүй эцэг эхийн л буруу штэ. Тэгээ энэтэй холбоотой scapegoat гэдэг одоо концепт ойлголт байдаг. Тэрэн дээр бол одоо ямарваа нэг зүйл одоо 100-аас 100-т ч юм уу заавал нэг тийм ямаа олж аваад тэрлүүгээ зааж аваад хуруугаараа зааж аваад бүгд хохирогч болж үлддэг. Тэр ямаанда хамаг буруугаа тохож үлддэг. Гэсэн ийм утга санаатай нэг ном байдаг. Дараа нь одоо хамтрагчаа сонгоход энэ яг хайр мөн үү? Хэрвээ бид нэр дэмжиж байгаа хамтрагч нь юм бол бид нар эхлээд өөрсдийнхөө амьдраагүй амьдралаа амьдарч өөрсдийн бүтлгүүтэлтэйгээ нүүр тулгарх хэрэг биш үү? Тэгэхгүй бол зөвхөн нөгөөх маань л чамайг дэмжиж байвал чиний балиашлагчлах гэсэн үг үсттэй. Аз чаргалгүй байдал. Энэ яг л там шиг ихэндээ санагдана. Уйтгарахгүй нэг л докторгүй байдал. Сэтгэл ханамж авахгүй. Хайрлуулаагүй, хайлуулшгүй юм шиг. Жигшсэн байдал. Амьдралаа болон өөрсдийгөө үзий ядсан. Эсэргүүцэл бүр тисхийн аргагүй аваагаар чичирдэг. Муу зүйлүүд хаалга өшгөлөд л ороод ирнэ. Садар самуунд уруудагдах байж бодис хэрглэж интернет зүгээр л тэрнээ цууж иж магадгүй. Тэрнээс цаашаа бүр эмнэлгийн төвшөнд ч бас очино.
депрешн, ширүүн догшин байдал, эсвэл ямар нэг юмны саажил амьдрал шиг сонсогдож байгааз тэгдэм да эсэргүүцэл аахгүй. Фундаментализм. Артист болон фундаменталистууд нэг зүйлтэй тулгардаг. Энэ нь тэдгээрийн хувь хүн гэдэг оршихуйн тухай. Өөрсдөөсөө хүмүүс асууна. Би хин юм бэ? Яагаад энд байгаа юм бэ? Миний амьдралын утга учир юу юм бэ? Бүүр дээр хуучин он цаг үед бид нэр ийм асуудалтай тулгардаг л байсан. Хүн нийгэмдээ оногчсон байсан. Харин хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл гарч ирснээр энэ асуултууд асуугдаж эхэлсэн. Бид нар дангаараа байх тийм зориулалттай биш. Бид нар овог аймаг бүлгэрээ байх зориулалттай. 50 сая жилийн туршид Hunter Gatherer эволюцаар програмчлагдсан гэж хэлж болно. Бид нар ганцаар байхыг угаасаа мэддэггүй. Эрх чөлөөтэй хүн байхыг ч мэддэггүй. Фундаментализм гэдэг нь хүчгүй, дийлдсэн, хамаг ямаа дээрэмдүүлсэн хүний философи. Фундаменталистууд эрх чөлөөг тэсдэггүй. Ирээдүйд замаа олж чадахгүй учраас өнгөрсөн рүү зүгтаадаг. Энгийн суурь фундаментал зүйлүүд рүүгээ буцдаг. Ямар ч өөрчлөлтгүй модон. Фундаментализм болон арт хоёр хоорондоо юунч тохирохгүй. Фундаменталистууд бүтээлч биш гэдэгтэй ч биш байгаа юм аа. Харин тэр бүтээлч сэтгэл нь уруугаараа ашиглагдаад байгаа юм. Энэ сүтгэлийг бий болгодог. Humanisted харин хүн төрлөختөн хувь хүн бүр өөрсдийнхөөрөө энэ дэлхийг бурхантай цог бүтээлцэх гэж төрсөн гэж итгэдэг. Магадгүй хүн төрлөختөн эрх чөлөөндөө бэлэн биш байгаа ч гэж магадгүй. Сократесийн хэлснээр туйлын эрх чөлөө, хүний эрх чөлөө нь өөрийгөө бүрэн эзэмших хүртлээр туйлын эрх чөлөөтэй хүний эрх чөлөө нь өөрийгөө бүрэн эзэмших хүртлээр байдаг гэж хэлсэн юм. Шүмжлэл. Чи бусдыг шүмжлээд байвал ер нь эсрүүцлээс болж тэгж байгаа ах та. Өөрсдийнхөө амьдралыг ухаасан хүмүүс бусдыг нэг их шүмжилдэг. Юм хэлэх юм бол зүгээр урам өгөх гэж л ярьдаг. Энэ яг миний хувьд гэвэл жоохон үнэн баха. Бас ер нь чи тийм байна гэж буруу шахахаас илүү надад чиний тэр чин тийм мэдрэмж төрүүлээ гэж хэлэх нь арай зөв юм шиг санагддаг. Тэгээд нөгөөх нь тийм мэдрэмж төрүүлэх гэж ерөнхийдөө албаар тэгээгүй байдаг. Хэрвээ хэрэлдэж байгаа болвол тийм. За өөртөө эргэлзэх. Эргэлзээ чиний найз ч байж магадгүй шүү. Хэрвээ чи өөрөөсөө юм уу бусдаас би үнэхээр зохиолч мөн үү? Би үнэхээр зураач мөн үү гэж асууж байвал чи ер нь л мөн гэсэн үг. Шинийг санаачлагч гэсэн нэртэй дагалдан баясагч хүмүүс өөртөө маш их солиотой үнэмшсэн байдаг. Харин бодтой хүмүүс үхтлээ айдсан байдаг. Хайр. Хэрвээ чи амар их эсэргүүцэл мэдэрч байвал чанд сайн мэдээд болгоё. Тэнд чинь агуу их хайр бас байгаа гэсэн үг. Хайрын эсрэг зүйл бол үзэн ядалт биш, харин үл тоох байдал юм. Эсргүүцэл чамайг бүх зүйлийг үл тоохыг л хүсэж байгаа. Одоолох. Амар сүртэй нүсэр фантазинууд бол эсргүүцлийн бас нэг хэлбэр. Дагалдан дуурайгчийн шинж. Профешнл зүгээр бүтээлдэл төвлөрөөд урамшуулна ирнэ үү байна уугүй юу? Ерөөсөө тоодоггүй. Тусгаарлал. Бид нар ганцаараа байхаас айдаг. Гэхдээ яг үүндээ бид нар хизээж ганцаараа байдаггүй. Бидний сэтгэлийн оч бидний мөрөн дээр ирээхээ шиг гэрэлтдэг. Зүрх зориулсан үйл хөдлөлүүд биднийг дэмжиж тусалдаг. Бидний гүн хэсгийг дуудаж авчирдаг. Джон Леннон, Боб Дилан зэрэг дуучид нар дууг нь бичдэг зүйлүүд тэд нар өөрсдөө биш гэдгийг мэддэг. Яг дууг нь бичдэг тэр зүйл нь үнэхээр нандан ариун догшин зүйл байдаг. Хүмүүс асууж магадгүй л дээ. Чи ганцаараа байхаар ганцаарддаг юм уу? Ганцаарддаггүй юм уу гэж. Гэхдээ тэр ерөөсөө ганцаараа байгаагүй. Гэхдээ би ерөөсөө ганцаараа байгаагүй. Номон дотор байсан. Номны бусад дөрүүдтэйгээ цуг байсан. Өөрийн доторх хүнтэйгээ цуг байсан. Тэр дөрүүд бүр амьдрал дээрх хүмүүсээс ч баг илүү сонирхолтой, илүү тод байдаг.
тийм дургу үед ч гэсэн энэ ном шиг биш ээ. Ийм одоо дургу үед одоо ийм номч гэсэн одоо би өөрийгөө залуу шигээ тийм сэржүү залуу артистыг төсөөлж байгаа гэд одоо энэ зохиолч нь өөрөө хэлж байгаа. Одоо тэр залуу артисттай жоохон ч гэсэн галзуу, урам зориг, мэрэгэн ухаан одоо хідэн мэхүүд өгөхийг л хүсэж байгаа. Идэгрэх Санта Фе болон одоо амжиргааны төвшин сайтай хүмүүс тийм амарч идэгрэх сувллын жоохон донтой байдаг. Ажлаа хийхээс өмнө идэгрэх хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс. Энэ бол эсэргүүцэл. Бид нэр хизээ яг амарч энерги цэнгэлж аваа вэ? Хизээ зүгээр маяглаад байгаа вэ гэдгээ юм дотроо мэддэг баг. Ер нь тэгээд юунаас ч идэгрэх гэж байгаа юм. Тамирчин угаасаа өвдөлтгүй сэрэх тийм өдөр ирэхгүй гэдгийг мэддэг. Тамирчин өвдөлттэйгөө тэр чигээрээ л тоглодог. Тэр идэгрэх хэрэгтэй зүйл болол хамаагүй гүнзгий, хамаагүй хүчтэй зүйл. Эцэг их нийгэм болол хүрэх боломжгүй. Бүр тэгж яриад баг илүү олон саад бэрхшээлтэй байх тусмаа баг илүү баялаг, илүү хүчтэй гүн байдаг. Одоо Толстой 13 хүүхэдтэй байхдаа Даймба инх зохиолоо бичсэн байдаг. Одоо энэ дээр нэмэхэд одоо Ницше гэдэг философч бол одоо амар хүнд өвчтөй байдаг байсан. Бие болол ерөөсөө дийлдэхгүй байсан. Тэгсэн ч хэрнээ одоо тэрийгээ дагаа дотроос нь амар их бүтээлч сэтгэлгээ, гүн ухаанууд гарч ирдэг байсан. Тэгээд өшөө зөндөө жишээнүүд байгаа хаа. Walt Disney-ийн түүх бол бас амар урам зориг өгөхөр түүх гэсэн байдаг. Тусламж. Олон удаагийн воркшопууд бол бүр эсэргүүцлийн докторийн зэрэг гэж алж болно. Ажил хийхээ оронд зүгээр л воркшопт очино. Хин дээр би нэг жишээ дурдвал одоо нэг Монголд одоо нэг тэмцээнд ороод байдаг нэг дуучтай байдаг. Та ерөөсөө уран бүтээл төрөдгөө тэр нөгөө нэг voice center-т ороод байдаг юм лээ. Би тийм хүмүүст бол жоохон дургуйч гэх юм уу зүгээр л тэмцээнд орох гэж дууд болно гэдэг бол миний жоохон утгагүй. Тэгээд би бол тийм дургуй. Гэхдээ зүгээр хувийн бодол. Тэгээ энтэй адилхан бас ер нь одоо self help, personal development талын одоо бичлэг үзэл байгаад байдаг хүмүүс бол бас үүнд орно. Зүгээр эсэргүүцлийн PhD зэрэглэх гэсэн үг. Би бас нэг хэсэг тийм байсан байж магадгүй зүгээр л ном уншаал, дотроо юм бодоол одоо mental masturbation хийгээл. Тийм ер нь за тийм тэгээ цааш үргэлжлүүлье. Ер нь тусламж гэдэг үг хэрэглэхийг үзэн ядаж байна. Гэр бүл найзуудаасаа тусламж хайхан сайхан л та. Гэхдээ усан онгоц хөдөлж эхлэхэд тэдний хийж чадах зүйл бол ердөөл чамруу даллаад баяртай гэж хэлэх юм шүү дээ. Ер нь бусдаас илүү тэгж тусламж ирж хаах тусмаа бид нар өөрсдөө сул дорой болдог. Чи өөрөө л асуудлыг гартаадах хэрэгтэй. Арцнаалчлал, логикчлал, эсэргүүцлийн баруун гарын туслах гэж хэлж болно. Бидний бүтээлээс айж цугтааж байгаа хулчгаар зантай тулгархад мэдрэх ичгүүрээс сэргийлж байгаа. Эсэргүүцэл бол яг үнэндээ айдас. Гэхдээ энэ айдас нь энэ чигээрээ өөрийгөө одоо таниулахгүй байх урам залтай. Энэ ичгүүр нь биднийг айдасны эсрэг үйл хөдлөл хийж магадгүй болохоор логикийг хажууд авчирдаг. Айдас харуулгын оронд нэлээд хэдэн үнэмшилтэй ойлгогдох шалтгаанууд авчирдаг. Хамгийн хорнд тэдэр нь ихэнх нь үнэн байдаг. Тэгээд энэ бүр одоо гүн философиологч хэлбэр бас олж болдог. Тэгээ тийм болохоор бас айгүй тийм толгойтой тийм юмыг заавал логикоор сэтгэдэг ч юм уу. Тийм хүмүүсээс энийг айгүй анзаарах хэрэгтэй. Одоо жишээлбэл одоо хүн ер нь зовж яад юм тий. Хакуна матата ер нь нэг л амьдрын штэ. Гой тийм одоо амьдралд та амар байгаа бүх таашаалаа авах хэрэгтэй штэ гэдэг ийм философи бас байж болно. Эсвэл одоо тийм nihilizm, nihilizm гэх юм уу? Одоо утга учир гэж зүйл байхгүй. Бүх зүйл угаасаа хоосон. Ер нь өгөхөөс хойш ер нь яасан ч яадын гэдэг юм уу? Тийм философи байж магадгүй. Тэгээ иймэрхүү зүйлээсээ айгүй тийм анхаарал
сэрэмжтэй байх хэрэгтэй. За тэгээд эхний хэсгээ дуусгахад бол ер нь үүнийг давж дийлж болно. Хэрвээ энэ эсэргүүцэл нь дийлдэггүй байсан бол Ромео Жюлет гэж байхгүй байх байсан баг. 5 дугаар симфони Бетховен бичихгүй байх байсан баха. За тэгээ 2 дугаар хэсгээр дараа уулзъя.